Чи азгүй биш, чи залхуу биш, чи арчаагүй биш. Зүгээр л зарим төлөвлөгөө биднэрийнх биш байдаг. Энэ хороо дэлхий дээр байгаа 7 тэрбум хэдэн тэрбум болсон бэ нэр одоо. За ямар ч тач энэ дэлхий дээр байгаа 7 тэрбум хүн бүр толгоон дотроо ингээд амьдралаа нэг удаач болтгоо яагаад энэ зүйл бүтсэнгүй яагаад энэ зүйл бүтэхгүй байгаа юм бэ яагаад ингээд ийм болоо би ийм азгүй юм уу би ийм одоо арчаагүй юм уу би эсвэл хангалттай хөдөлмөрлөж чадсангүй юу яач юу яг юу болчих вэ гэд ингээд өнгөрсөн бүтээгүй төлөвлөгөө рүүгээ очдог эсвэл одоо ингээд бүтэхгүй байгаа зүйлээ боддог ч юм уу те хүн болгон тийм бодож байсан ингээд бодоогүй хүн миний бодлоор байхгүй. Яг 7 тэрбумын хүүхэд тал нь одоо ингээ зарим нь хүүхэд байгаа шүү дээ. Магадгүй хүүхдүүд тийм бодохгүй байх. Гэтэ яг насан туршсан хүн болгон л яг ийм бодол ийм бодол төрдөг. Өөрөөсөө тийм асуулт асуудаг. Юу болохоо байцсан бэ? Би юун дээр халтцсан бэ? Эдэр ч юм уу те. Тэгээ би өнөөдөр та нартай ингээ өөрийнхөө яг бодож явдаг зүйлийг хуваалцмаар байхгүй энэ тал дээр. Одоо би бол нэг зүйлд амар итгэдэг. Юунд итгэдэг вэ гэхээр хүний одоо ингээд төлөвлөсөн байгаа юм бүхэн тэр хүнд яг ингээд зөв гэсэн үг биш гэх юм уу одоо миний төлөвлөсөн байгаа миний төлөвлөгөө миний яг толгойн дотор төлөвлөсөн байгаа амьдрал яг миний ингээд надад тохирох амьдрал биш байж болно тийм эсвэл миний төлөвлөсөн байгаа тэр төлөвлөгөө план ингээд минийх биш байж болно ингээд тэр зүйл намайг харинч ирээдүйд ингээд алчиж магадгүй ингээд намайг үгүй хийчих магадгүй тийм төлөвлөгөө байж болох байхгүй юу. Тэрнтэй адилхан одоо энэ бичлэгийг үзэж сууж байгаа хүн болгон амьдралд нь ямар нэгэн төлөвлөгөө байсан. Гэхдээ тэр зүйл нь ерөөсө бүтээгүй те. Ингээ тэр хүн мянга хичээгээд ингээ өдөр шөнөгүй хөдөлмөрлөөд ингээ хөлсөө гаргаад цусаа гаргасан ч тэр зүйл бүтдэггүй. Тэ бүтээгүй байсан. Одоо бүтэхгүй байгаа эсвэл өмнө бүтээгүй те. Тийм зүйл ингээ хүн болгонд одоо энэ бичлэгийг үзэж сууж байгаа хүмүүсийн амьдралд байсан гэдэгт би бол ингээ 100% итгэлтэй байгаа байхгүй. За тэгээд та нар ингээд одоо хэрэг бодоод үзвэл зарим төлөвлөгөө байгаа шүү дээ ингээд өнгөрсөндөө хийх гээд явж исэн тэр ажил одоо урдаа тавьсан байсан зорилго нь бүтээгүй ингээд фейлдсэн доошоо унтсан тохиолдол байдаг те та нар одоо ингээд нэг зүйл бодоод үз тэр ингээд болсон зүйлүүдээс толгоон дотроо тэгээд та нар ингээд бодож байсан уу яг тэр зүйл ингээд бүтээгүй нь болсон байна ч юм уу те тэр зүйл ингээд угаасаа миний зүйл биш байсан болохоор угаасаа бүтээгүй нь зөв байсан юм байна. Энэ зүйл угаасаа минийх биш байсан юм байна. Ямар азар тэр төлөвлөгөө бүтээгүй юм бэ ч юм уу те. Тэгж боддог одоо ингээд боддог үеуд байдаг байхгүй юу. Одоо жишээлбэл би ингээд одоо 10 жилдээ яг төгсгөөд ингээд сургуулаа сонгож байгаа шүү дээ улсаа. Тэгэхэд миний толгойн дотор яагаад ч юм ингээд нэг удаа ингээд би Солонгос руу явж сурах гэдэг бодол байсан. Хаанаас гарч ирсэн мэдэхгүй. Тэгээд би Солонгос руу явна гэд амар одоо ингээд хүссэн тий. Тэгсэж ингээд ямар тач тэр зүйл бүтээгүй. Гэхдээ би одоо ингээд харж байгаа байхгүй ямар азар бүтээгүй тий. Ямар азар би тэр зүйлийг бүтээчээгүй юм. Одоо бүтээчээгүй гэдэг ямар азар тэр зүйл угаасаа бүтээчээгүй тий. Тэгээд энэ бүх зүйл ингээд шалтгаантай хизээч шалтгаангүй болдгоо. Тэгээд тэр үед миний ингээд Солонгос яваагүй одоо явж сураагүй ингээд сураагуудаа би өөр амар баярлж байгаа байхгүй одоо тэр зүйл болоогүйд би өөр амар баярлж байгаа. Яагаад гэвэл тэр зүйл угаасаа минийх биш байсан байхгүй. Яг хүрэх гээд байгаа гол мессеж нь юу вэ гэхээр зарим бидний хүсэж байгаа зүйл яг бидний зүйл биш байдаг. Одоо тэр үедээ л ингээд бодохоор би одоо энийг л ингээд энэ зүйл хүрчүүл миний амьдрал болох гээд байна. Тэгсэж ингээд тэр нь эсвэл хугацаанд дараа бүтэхгүй байж болно шүү дээ. Одоо ингээд тэгэхээр чиний ингээд тэр амьдралд байх эсгүй байсан зүйл чи мянга хичээгээд бүтэхгүй. Ингээд тэр зүйлийг ойлгох гэдэг байгаа байхгүй. Чиний амьдралд байх эсгүй байсан зүйл хизээж бүтэхгүй. Тэр зүйл ингээд чи мянга хичээгээд мянга хөдөлмөрлөөд бүтэхгүй. Хэрвээ чиний амьдралд байх эсгүй байсан бол би энийг мессеж хүргэх гэдэг байгаа байхгүй. Одоо тэгвэл та нар ингээд бодож иж магадгүй байхгүй. За тэгвэл ингээд хэрвээ мянга хичээгээд бүтэхгүй бол одоо юу ч оролцоо болдог ч юм уу тий. Одоо юу ч оролцоо болий зүгээр л ингээд ийм өдөртэй одоо ингээд зүйл цалингаа аваад тий. Зүгээр л ингээд өдөр хоногоо ингээд барсан өдөр хоногоо ингээд зүгээр л амьдэрсэн тийм амьдралаар амьдрий тий. Ингээд юусоо хичээгээд ийш тийшээ явж сурах, ийш тийшээ явж шинэ бизнес, ийш тийшээ явж шинэ ажилд орё гэж юусоо хичээхэ болий.
гэж бодож магадгүй. Гэхдээ үгүй манайхаа энэ шал өөр ахгүй. Тэр бол буруу. Яг юу хэлэх гээд байгаа вэ гэхээр бид нар одоо ямар нэгэн зорилго урдаа тавина те. Ямар нэгэн төлөвлөгөө урдаа тавина. Гэхдээ тэр зүйл чинь яг амьдралын чинь яг гол зүйл болох хэсгүй байхгүй юу? Яг бүх зүйлийн чинь суурь нь болох хэсгүй. Яагаад гэвэл тэр зүйл чинь ингээд нураад унчвал чиний тэр суурин дээр нь байсан бүх зүйл тагаад нурах байхгүй юу? Жишээлбэл би ингээд зүгээр жишээ авъя л да те ингээд цохооч бөөнөрөө. Би одоо жишээлбэл нэг амар том гайхалтай дизайны тим студи руу очиж ажиллах мөрөөдөлтэй те. Тэгээд би тэр одоо нэг студи яг л нэг студи руу ингээд л ажилд орох мөрөөдөлтэй те. Тийшээгээ бүх юм явуулаад бүх бичиг баримтаа явуулаад амар хичээгээл олон жилийн турш сураал олон жилийн турш ингээд зөндөө их юм хийгээл тэр ажил руу орохгүй л ингээд зүтгээлээдэг. Тэгэл тэрийг ингээд амьдралынхаа бүх зүйл болгоцсон те. Амар олон жилийн хугацаанд тэгээ бүх юмаа явуулаад ингээд явуулсан чинь урдаас татгалцсан хариу аавна. Магадгүй ингээд амар олон удаа эсвэл ингээд үгүй одоо ямар ч юу байхгүй ингээд гарц байхгүй ингээд чи тэнцсэнгүү гэдэг хариу авахд тэр өдөр миний бүх зүйл нуурч унах байхгүй. Яагаад гэвэл би өөрөө буруутай. Яагаад гэвэл би тэр суурин дээр одоо тэр дизайн студи руу ажилд орох гэдэг тэр төлөвлөгөөн дээр өөрийнхөө амьдралаа ингээд тогтоосон байгаа байхгүй. Өөрийнхөө бүх зүйлийг тогтоосон байгаа байхгүй. Цаг хугацаа, залуунаас өөрийнхөө эд хөрөнгө, өөрийнхөө бүх ингээд гэр бүлтэй гаргах цаг, хайрт хүндээ гаргах цаг бүх юма тэр зүйл дээр ингээд босгочоор тэр зүйл нураад унчвал би бас дагаад цуг нураад унах байхгүй. Амьдрал юу ч бүтээгүй юм шиг ингээд ийм мэдрээд амар гүн ингээд ийм сэтгэл зүүн ийм хар нөхрөө унах гэсэн үг. Тэгээ би хэлэх гээд байгаа юм нь юу вэ гэхээр бид нар ингээд төлөвлөгөөнүүдийг амьдралынхаа яг гол зүйл болгох хэсгүй байхгүй. Тэглээгээд тэр зүйлийн төлөө хичээхгүй байна гэсэн үг бас биш. Тэрийг бас ингээд буруу ойлгоод байдаг байхгүй. Одоо ингээд сүүр болохгүй юм байна. Тэгвэл нэг хичээхгүй бай те. Нэг хичээгээд явах тэ угаасаа ингээд миний гол зүйл биш юм чинь гэж биш. Үгүй. Хичээх хэрэгтэй, маш хичээх хэрэгтэй. Тийм болохоор чиний толгойн дотор бодсон юм болгон зөв гэсэн үг биш. Чиний төлөвлөсөн төлөвлөгөө болгон ч ингээд чиний амьдрал заавал байх ёстой гэсэн үг биш. Гэтэ тэглээгээд тэрийг ингээд үл томсорлоод хөдөлмөрлөхгүй байна гэсэн үг биш. Зүгээр л хамгийн гол зүйл нь тэр төлөвлөгөөгөө амьдралынхаа бүх зүйлийг битгий болгоорой. Ягаад гэвэл тэр зүйл чинь нэг өдөр бүтэхгүй те чиний амьдрал байх эсвэл зүйл байгаад нуруул чиний амьдрал дагаж нурахгүй байх ёстой байхгүй. Чи өөрөө дагаж нурахгүй байх ёстой. Чиний эрүүл мэнд, чиний сэтгэл зүй, чиний ингээд босгоцсон амьдрал яг тэрийг дагаад нуурч болохгүй. Тийм болохоор тэрийг анхаараарай гэж хэлмээр байна. Тэгээд энэ бол ойлгоход амархан ч гэсэн хэрэгжүүлээд яг амьдрал дээр яг амар их стресстэй байгаа үед яг энийг буцаагаад ингээд санаад хэрэгжүүлэх хэцүү. Гэхдээ хэцүү ч гэсэн ингээд боломжгүй гэсэн үг биш. Тийм болохоор бөөнөрөө ингээд урдаа зориг тавих хэрэгтэй те ингээд юм төлөвлөх хэрэгтэй. Гэхдээ дахиад л хэлчихээ амар их хэлж яах гэхдээ бид нар нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Бидний амьдралд байх ёсгүй зүйл угаасаа бид нар мянга хичээгээд байхгүй. Бидний амьдралд харин байх ёстой зүйл бид нар хичээгээд бид нар үр дүнгийг харна. За эцэст нь хэлэхэд ингээд чи ерөөсөө харчаагүй биш, чи ерөөсөө азгүй биш, чи ердөөсөө ингээд чиний азын тэнгэр те тэр бүх зүйл халаагүй. Учир нь бурхан хизээж бидний амьдралд байх ёсгүй зүйлийг амьдралд оруулж ирдэггүй. Хэрвээ үнэхээр тэр төлөвлөгөө чамайг үгүй хийх ирээдүйд ингээд бүтснээрээ үгүй хийх ингээд ямар нэгэн байдлаар чамд муухай зүйл авчрах зүйл байгаа л бол тэр төлөвлөгөөнүүд ерөөсөө бүтдэггүй. Тэгээд төлөвлөгөө чинь бүтэхгүй бол тэрний арт ямар нэгэн шалтгаан байгаа. Тэр шалтгааныг магадгүй чи 2-7 хоногийн дараа, сарын дараа, 2 сарын дараа, 3 сарын дараа мэдэж болно. Жилийн дараа ч юм уу те үнэхээр тэр зүйл бүтээгүй ийм л учиртай байсан юм байна гэж ойлгоно. Тийм болохоор хэрвээ одоо чиний ингээд төлөвлөгөө чинь бүтэхгүй байгаа бол те зүгээр л итгээд хүлээгээд тэр зүйлийн төлөө хөдөлмөр хэрэг үнэхээр эцсүүлд нь бүтэхгүй бол за үнэхээр миний амьдралд байх ёсгүйсэн байна гэд хүлээн зөвшөөрөөд цаашаа алхаж сурыг бөнөрөө. Тэгээ энэ нь бол үнэхээр ингээд ярьж байгаа шиг энэ хэдхэн минутанд ярьж байгаа шиг амар зүйл биш. Мэдээж хэцүү ч гэсэн ингээд боломжгүй гэсэн үг биш. Тийм болохоор бөнөрөө ингээд хамтдаа суралцаад энэ зүйлдээ давж гарыг, давж туулъя.